Уйнаа нь Японд ирээд их орнолгоо буцалгүй 7-8 жил болсон байна. Тэгээд зам дээр явж байгаад энэ нохоо гаслам халуун өдөр ер нь их орнолгоо явчаад ирээгээд энэ ядж яхад энэ дуутай маш их давхцаад их ороод тэгээд нэг сайхан газар руу явъя гэж шийдсэн байгаа. Гадаад байдаг хүмүүс их орноо их санаж өгүүлдэг. Тэгээд би ч гэсэн ойрд их орноо санаж өгүүлсэн байна. Тэгээд тийм болохоор их орныг минь санагдуулам тийм газар руу өнөөдөр зорлоо. Явсаар агаад ирлээ. За тэгээд та бүхэн хараад гайхаж байна. Юу бахан Монгол гэрвэ? Гадаа нь юу террас байна? Тортой юу вэ гэж бодож байна уу? Монголд байгаа хүмүүс ч гэсэндээ маш сонирхолтой санагдахаар энэ газрыг өнөөдөр та бүхэнд би танилцуулах болно. Энэ газар бол миний мэдих Японд цор ганц гэр амралт. Тэгээд японочдод Монгол соёлыг түгэж байгаа газар юм шиг санагдсан. Оронгууд шууд ингээ шагаа өгцсөн маш сонирхолтой. За тэгээд энд ингээ зуны халуун өвлийн хүүтнийг ажирахгүй мэдээж кондишн байрлуулсан байлээ. Энд нь болохоор одоо энэ шагааны тайлтай яаж тоглодог гэх бүх тайлбар байлээ. За тэгээд энд ингээ ялаа шумуулыг алдаг тог зохирч энийг бол өстой хэдэн зуун шумуулыг алсан. За тэгээд энэ гэрэл гих мэтчлэн. За тэгээд гэрт болон гадаа өмсдөг тавчиг гээл те. Доторх орчин бол ерөөсөө л яг Монгол гэр амралт ярихан байхгүй маш гоё дотно. За тэгээд энэ захилгааны асуудал үнэхээр яг Япон стандартад агаад үнэхээр гоё шийдсэн байсан. Би Японд их кампуудаар явдаг. Тэнгүүд энд болохоор ингээд бүх хэрэглэх шаардлагатай халбаг, сэрэ, хутаг одоо юу вэ те хүмүүсийн өөртөө ингээд аялалд явахад авч яваад байдаг бүх зүйлүүд нь иж бүрнээрээ байсан. Тэр бол үнэхээр их таалагдсан. Би бас айгүй их ачаатай ирсэн. Тэгээд бэлдээд ирсэн чинь тэр бүх зүйлүүд хэрэггүй. Бүх зүйлүүд ингээд бэлэн байсан. За тэгээд энэ ч нь болохоор дотроос нь гардаг хоолнууд Монгол хоолнуудтай бүр nice санагдсан. За тэгээд коктейл, кафед нь гардаг менюнууд ингээд байсан. Гаднах террастан бол за бүр ярихан байхгүй. Ширээ, сандал, буудан, за хоёр төрлийн хогийн сав шатах болон шатахгүй гэ. За энэ хөргөгч байлээ. Тэгээд хөргөчөнд нь цаанаасаа мөхс өгчдөг. Хүүтнээ бол тас барьчтай юм байлээ. Тэгээд бүтэн шүнжэнгөө ашиглая гэж байгаа бол та хэд очихоор бол нэмэлтээр мөснүүд аваад очвол их зүгээр надад санагдсан. Нилээх хүмүүс ичвэл яг л зүр тас хөлдөгч шиг. Та хэдийн нүдэнд тас туссан бах энэ дүүжлүүрэн сандал. За энэ нь бол үнэхээр тухтай байсан. За тэгээд сугаал амаар юм шиг тэгэл амрах гэж очсон хүмүүс бол энэ чэнс нэр нь босхгүй юм байлээ. Ойчрлоо зур алаан болох юм шиг байлээ. Яг хажууд нь за мэдээж махаач, шарн, шорлогч хийгээл утаал янз бүрээр ашиглаж болох за энэ сайхан зүйл байгаа. За тэгээд хажуудаа мэдээж энэ сайхан тавиуртай. Энэ бол энийг бол янз бүрээр ашигласан. Бүр шоконд оруулсан зүйл нь автомат ундаа нэмшин байгаа. За энд мэдээж ундаа ус, кофенууд мэдээж байгаа. Тэгснэ дээр нь пивнуудынх. Энэ пивнууд ч ерөнхийдөө тустай байдаг шүү дээ. Тэгсэн чинь ингээ хамтдаа байж исэн. Энэ бол үнэхээр гайхалтай. Тэгээд мэдээж хүүхүүднэрээ гарч ирж исэн. Энд тамхины зэгнэд юм билээ. За тэгээд яг хажууд нь энэ том гэр нь байдлээ. За энэ том гэр нь хүлээн авах гэж явд юм байлээ. За тэгээд ороод би бүр өөрийгөө Монголд байгаа лүү, Японд байгаа лүү гэж бас гайхсан. За энэ чинь ингээ зарж байгаа бараанууд нь за мөн ингээд одоо ирсэн зочдын тэмдэглэл, аваргуудын гар, дээлнүүд байлээ. Дээлнүүд болохоор өөрсдөө зүгээр ингээд шууд өмсүүлээ, зураг мураг ахуулдаг янз бүрийн төрлөөрөө байсан. За хаан хатны сандал, за хажуудаа тамхтайгаа бүр тийм ээ. За тэгээд мэдээж тойлонд өөрийгөө нэг харчин нас юу гэж зүгээр ах уу. За тэгээд ингээд Монгол гэрт байдаг бүхэл зүйлс шагаа харваа сетэрэ гих мэтчлэндээ тоглож болд юм байлээ. За энд бол үнэхээр бас гоё караоке машин байсан. Тэгээд Монгол караоке, Монгол дуунуудтай юм байлээ. За хажуудаа уртсгагчтай гадаа гаргаж байгаа ч бас да монголчууд ивентиг бол цөмлөхөр юм байлээ. Гараад яг хажуудаа угаалтуур. За энэ угаалтуур нь болохоор гар нүүр угаах зориулттай биш. За түмхэн шанах тийм ээ мах шарсан ч юм уу гих зүйл даяг шаангаа угаах зориулттай. Энд нь ингээд бүх угаах зориултын зүйлүүд нь тийм ээ фэри гих мэтчлэн. Одоо манайх ч фэри гэдэг чинь даяг тав угаагч гих. За тэгээд энэ чинь ингээд японочдод зориулсан, монголчууд зориулсан бүх зүйлүүд нь ингээд ханзаараа янз бүрээр бичсэн. За 0 линчэнс орж ирж байгаа. Бицэх газраас нь баруун дэш хэрэгэнгүүт кафе руугаа ордог. Кафе нь бас энэ бицэх газар руугаа ингэж холбогддог юм байна лээ. Хүмүүс сууж ирсэнтэй гэлс гарсан. За тэнгүүтээ энэ чинь хоёр усанд орох байнтай, за эрэгтэй, эмэгтэй гэх гурван бицэх газар. За тэгээд энэ байн нь бол бас л үнэхээр nice, цэвэрхэн. Тухайн өдөр байрлаж байгаа хүмүүст нь энэ байна яг цагийн хуваарийн дагуу ингээд хуваарлаа зоочт юм билээ. Тэр хоорондоо орж бүгдээрээ оройн цагаар ус цэсэндээ ороод бүгд яг унтахынхаа өмнөх амралтай байдаг. За дахиад нэг тойлонд арцсан. Сайн уу манайхан гэж байгаа штэ. За одоо хажуу талд нь монголоор японоор бичсэн. За мэдээж монгол амралт юм чинь монгол хүмүүстэй зориулсан тайлбарууд байна. За тэгээд энэ цэвэрлэгээний дараагийн үндэ зориулсан цэвэрлэгтэй зүйлүүд, за арьс зарчилгаа, хатуу мөгийн бүх баг брэндүүдийг бүр нүүлгээд авчирсан байсан. Байнлуугаа орсон. За үнэхээр ингээ гялтганаал та хэд харагдаж байгаа бах те. Манай монгол эгч нар бол үнэхээр гайхалтай ажиллаулт юм байлээ. Цэвэрхэн. За тэгээд мэдээж арьс биш одоо үс арчилгааны
санхүүгийн зүйлүүд шампунь, ангижруулагчаас ахвал бүх зүйлүүд байд юм бэлээ. Гадаа нь гараад ирсэн. Энэ болохоор кафеных нь уртлын террас нь байгаа. За ингээд бас орчинтой. За дотгошоор хотод тавч байгаа хүмүүстэй гэдэг энтхийн коктейлнууд, мохито, зохид янз бүрийн коктейлүүд гард юм бэлээ. Би ч бас өөрөө бартан дээр байсан. Амт нь бол таалагдсан. Тэгээд оройдоо дуу явд юм бэлээ. Монгол дуун дээрээ чилрээл, оройдоо коктейл уугаал суух юм бэлээ. Орсон чинь энэ юм хөөрхөн Монгол охин бэ. За тэгээд цаашаа явсан чинь за ингээ Монгол бараанууд, за тэгээд зурагнууд, таац нь гоё өндөр. За тэгээд цонхоор бол байгаль үнэхээр гайхалтай. Моднууд яг л Монголд байгаа юм шиг. Дотор нь тэгээд хүмүүс үйлчлүүлжсэн болохоор санаа зовоо. За гялс бичлэгээ чи гаридаа гэж бодсон чинь харин энэ чинь нэг зүйл нүдэнд саад. Дотроо дөрвөн бэрхтээ юм нөгөө хөвдөг юу лээ. Гоё кинонд гараад идэв штэ энэ чинь. Тэгсэн чинь дааш надад дөрвөн бэрх бууж чадаагүй. Та хэд яг яаж хараж байна. Тэгээд та хэд ирээ дөрвөн бэрх гаргаж чадвал энэ доор комент бичээрэй заа. Ирсэн хүмүүс нь байх юм бол эдний Монгол хол болон коктейл бүх зөөлүүдийн үнэн яг төвийн газартай адилхан байсан. Яг л энгийн Монгол олны ресторанд баг заримаас нь хямдхан шахуу байсан. Тэгэд үнтэй авах болов уу гэж бодсон тэр бодол маань юусаа арилсан. Тэгснээ нэмээ дээрээс нь сүйтэй цайтай борцогтой Монгол стандартын өглөөний цай гэж байд юм бэлээ. Энэ бол их сонирхол татсан шүү. Түрүүн тэгээд хэлсэн бүх юм бэлэн байд юм бэлээ. Тэрийг мэдэхгүй ингээд юм машрагч явдэрсэн. Тэгээд энийг одоо ашиглая да гэж ямар ч байсан ашигласан. Ер нь бол хэрэггүй үйл байсан юм байлээ. Оройн бол Монгол холоо захиалж итсэн. Тэгээ порц ихтэй, тэгээ үнэн их боломжийн байсан. Боддоор бол яг та хэдийн харж байгаа шиг яг ийм л байсан. Хамт бол мэдээж хамттай. Орой болсон чинь японочууд энэ тэнд дуу тавиал, бас хөөрхөн жижигхэн шоуд тэнцэнэ хийгээд байсан. Тэгэхээр нь мэдээж би юугэрч утгуугээл давайда шигийнхэн дууг тавиал, тэнцэж мэдэрч өгч байгаа юм чинь. Гиснээс та хэд 9 сарын 13-нд давайдашаа Японд Токиод ердөө ганцхан удаа амьд хөгжмийнхаа хамтлагтайгаа ирээд галзуу тоглолт хийж байгааг ер нь мэдэж амжсан уу. За тэгээд амжааг бол энэ доор боо жижиг комент уншаад мэдээлэл аваарэ. За тэгээд японочууд бол ингээл жижигхэн бенгалийн гал асаагаал хөөхөн тэрүүхэн тэнчнээс ингээд ханаби хийчтэй юм байлээ. Тэг манайхан очиж амархаар бол бүгдээрээ солиуд молиудаа бэлдээд очивол буудуулж болд юм шиг байлээ. Одоо хамгийн гоё хэсэг нь шууд Монгол гэрт кино үзнэ гэдэг бол үнэхээр nice байсан. За тэг проектор цаанаас нь төрөсөлт юм байлээ. Тэгэд энэ проекторыг навангуудаа шууд уцтайгаа холбоод WAV киногоос кино үзсэн. Цран ингээд өглөө болсон. За түрүүн хэлжсэн өглөө цай чинь ийм байдалтайгаар ирдэм байлээ. Гэхдээ заавал энийг авах албагүй өөртөө бас бэлдэх боломжтой. Энэ нь яг нэмэлт төлбөртэйгээр байд юм байлээ. Үргэлжлүүлээд шагаа харавч тоглосон. За сайхан дөрмийн тайлбарлуулаад ерөөсөө мэддэг байсан байлээ өмнө нь. За тэгээ сайхан өрүүлж байгаа. За ингэж тоглоё гэд бүгдээрээ сайхан заалгасан. За тэгээд бүсэлдэг кейс бол маш ганган. Тэгээ үндэсний соёлоор бол үнэхээр бахархсан. Эндээс буйнагийн шагаа унах челленж эхэлж байгаа. За тэгээ бас нэлээд удаан би бас чармаасан. Хичээсэн эцэст юу болохыг та бүхэн одоо хардаа. Ямар ч Жоны гэж хэлсэн улаан хамгийн өндөр оноотой шагаагаа унч чадсан. За одоо та бүхэндээ нэгэн сонирхолтой яриаг хүргэе. За бүгдээрэнд өнөөдрийн мэнд хүргэе. За өнөөдөр та бүхэндээ за энэхүү гэр кампыг одоо эрхлэн ажиллуулж явж байгаа дамрагчтэйгээ танилцуулж уулзах гэж байна. За тэгээ танд энэ өнөөдрийн мэндийг хүргэе агч. За баярлалаа. Чамд өдрийн мэнд хүргэе. Яг энэхүү гэр кампыг хийхэд одоо та яг хэзээ анх байгуулсан тэр түүхээс хальт хаваалцаа. За юуны төрөнд буйнада манад ирж хөрөлцөн ирж амарсанд баярлалаа. За тэгээд анх бол ерөнхийдөө эн чинь одоогоос бараг 7-8 жилийн өмнө шахуу бодож 7-8 жилийн өмнө одоо энэ газраа авчихсан. Тэрнээс хойш анх бол яг нөгөө манай нөхөр бол яг бид нар нөгөө 2011 оны газар хөдлөлтөөр хэцүү хөдлөлтөй байсан байхгүй. Одоо би Токиод ажиллаж байсан. Тэгээ манай нөхөр өдрөө Небракида байсан. Тэгэл тэр үед чинь нөгөө ус тоггаа зүүж байхгүй. Бид нар ч тасарсан. Би тэр Токиогоос харж ирж чадахгүй. Холбоо ерөөсөө байхгүй. Холбоо харилцаа бүх утас. Тэгээ нээж бүх юм тий. Тэгэхээр нөгөө бусад хүмүүсийг амьдуу яасан бэ? Шалгах гад хэцүү. Тэгээ яг тэр үед бол нөгөө Yahoo Messenger л ганцхан ажиллаж байсан учраас нөгөө Yahoo Messenger Монгол байгаа хүмүүс бидрийг холбож өгчөөд өгөж нэг одоо тэр тэнд байгаа юм байна шүү зүгээр байгаа юм шүү гэд нэгжээш нэг холбоо ярьж байсан. Ер нь л тэгээ тэр үеэр бол айгүй тийм мэдээж Япончууд ч гэсэн нэлээд хэцүү байдалтай байсан. Тэгээ адилхан бид нар ч гэсэн энэ дотор байгаа хүмүүс ч гэсэн хэцүү байсан тий. Тэгээ тэр мэрийг санаад яг манай нөхөр бол анх удаа энэ газрыг ирж үзэхдээ айгүй гоё газар. Ер нь бол газар хөдлөлт болоод нэг яахад бол нэг очих газартай ч юм уу санаа зовх байх газартай ч юм уу тий. Тэгээ ер нь
нэг гэр мөрөө авчраад ядаж хагас бүтэнсээр хүүхдүүдтэйгээ амарч ивэл яасан бэ гэдэг санаагаар анх энэ газраа сэдээ. Тэгээд тэр маань явсаар агаад одоо энэ кемп болсон явж байгаа. Зөв. Тэгэхээр анханасаа гэрээ авчраад гэдэг нь болохоор Монголоос яг зүгээр гэр авчруулъя гэдэг анхныхаа гэрээг барьсан гэдэг юм. Тийм. Яг би өөрөө нөгөө Монголд сургуулаа дөнгөж өсчөөд ажиллаж байсан ажил маань яг ийм гэр кампын менежер хийжсэн байхгүй тийм. Тэгээд тэрэндээ бол яг иймэрхүү л үйл ажиллагаа хийж өөрөө хариуцж явж байсан учраас ерөнхийдөө баг зэргийн туршлагатай дуртай байсан. Яг тэг өөрөө бол Монголын яг сургуулаа төгсчөөд бол яг Монголд аялал жуулчлалын салбарт бол 3-4 жил ажиллаж байгаад Японд ирсэн. Тэгэхээр энэ салбартаа бол ер нь айгүй дуртай. Нөгөө монголчууд анхны юм болгоо айгүй тийм амттай байдаг гэдэг шиг тийм. Тэгээ ер нь бол тэрэнд яг сонирхолтой дуртай. Тэгээ Японд ирснээс хойш янз янзын хийж явж байгаа л тэгээ явандаа яг мэдээж энэ дуртай салбарт руугаа орж дуртай юм хий гэж бодож байсан. Ер нь бол тэгэл сургуульд одоо Японд ирсэн цагаас хойш л дандаа нөгөө Монголын сурчлах үйл ажиллагаа одоо ингээл баг 20 жил Японд ажиллаж амьдарч байхад баг 20 жил одоо тасралтгүй Монголын талаар юм бол ингээд сурчилж явж байгаа. Өөрийнхөө яг Японд хизээ ирж ирсэн. Тэгээд өдөө хүртэл ерөнхийдөө яг ямар хүн ингээд Японоор тэ нөгөө хийх юм. Тиймэрхүү зүйлээ тэ өөрийнх нь товч намтай юм. Тэ тэрийгээ та үзэгч нарт маань хэлээд өгөөч ерөнхийдөө өөрийнхөө Монгол бас хизээ хаанч мөр төгсөж ирсэн. Хотын хөвгтөө эсвэл аль аймгийн хөвгтөө аль нутгийн хүн бэ та? Хотын Улаанбаатар төрж өссөн. Яг ээж аав маань бол ахангаа хүмүүс. Тийм. Тэгээд хотод бол ТИС гэж байгаа шүү дээ. ТИС-ийн шүтээсийн нөгөө инженер орчуулагч гэж сургууль байдаг байсан. Тэрний Японы анги төгсөж байсан. Тийм. Анхнаас Японтай тийм. Тийм. Японд олгсон байна. Тэгээд сургуулаа төгсчөөд саяны хэлжсэн хүрхрээ төрөг аялал жуулчлалын компанид 3 жил 4 жил ажиллаад тэгээд Японд ер нь Японы хэлээ сайжруулъя. Мэдээж Монголд сурсан Японы хэл маань түүхий байгаа учраас ер нь яаж яаж байгаа Японы хэлээ сайн болъё гэж бодож явж байгаад Цукуба их сургуульд юм шалгалт өгөх. Тийм шиг Цукуба сургуульд явуулж байсан тийм үүтэй холбогдоод байгууллагатай холбогдоод тэгээд ерөнхийдөө тэгээд тэр шугамаараа Цукуба их сургуулийн магистр төрж ирсэн. Тийм. Тэгэл ерөөсөө тэрнээс хойш Цукубад ирээл Цукубагийн хүн болоод тийм Цукубад одоо ингээ 20 жил амьдарч байна. Тэгээ сургуулаа төгсөөд би чинь 2005 онд Японд ирж байсан. Тэгээ 2010 онд сургуулаа магистраа төгсөж байсан. Тийм. Тэгээ төгсчөөд нэг одоо эмчнэр зурчилдаг хүний нөөцийн компанид ажилд Токиод орж ирсэн. За тэр компанид 3 жил ажиллаж байгаад 2-3 тийм бас 3 жил ажилласан чинь тийм. Тэгээ тэрнээс хойш 3 тэндээ ер нь нэлээд ажиллаж байж байгаад манай нөхөр маань өөрийн гэсэн компани байгуулсан байна. Өөрөө бизнес хиймээр байна. Чи ажиллаа болоод намайг хэмжээд яваач гэдэг санал тавиад тэгээ ерөнхийдөө ажиллаа болоод ерөнхийдөө нөхрийнхөө компанид ингээд одоо хүртэл ажиллаа явж байна. Тэгэл ер нь яхаа тэр хооронд юу гэдэг вэ гэхээр нөгөө их сургууль байхдаа нөгөө Монгол оюутнууд айгүй цөөхөн байсан. Анх 2005 онд намайг ирэхэд бол ер нь бол гарын 10 хурандл оюутнууд байдаг гэсэн цөөхөн байдаг гэсэн учраас энэ тэндээс одоо Монголын талаар ярьж өгөөч, Монголын талаар ингэж гэдэг айгүй реквестүүд айгүй ирдэг гэсэн. Тэгээ би сургуулиудаар явж нөгөө Монголын талаар ингээд танилцуулдаг тийм ажил хийдэг. Тийм волонтери ажил. Тийм. Тэгээ тэрүүгээр яг Ибараки Рюга гэсэн Шинзэн Тайшиг тийм өрөмжлөл аваад тэгээд ерөнхийдөө оюутан байх хугацаанд бол дандаа тэр сургуулийнхаа тэр сургууль шиг нөгөө Ибараки аймгийнхаа тэр нөгөө юунд хамаарагдаад тэгээд ингээ Ибаракигийн сургуулиудаар багт дунд сургуулиудаар явж Монголын талаар танилцуулдаг тийм хийжсэн. Тийм тэгэл төгсөөл бас нөгөө Цукубагийнхаа нөгөө олон улсын Коксайко Рюка гэдэг байгаа шүү дээ. Олон улсын харилцааны хэлтс дээр бас ингээл Монголын талаар ингээд нөгөө миний нөгөө танилцуулдаг байсан гэдэг юугаар ингээд нөгөө хүмүүс маань дахиад ингээд үргэлжлүүл яваач гээл тий. Тэгэл ер нь бол бас л ингээд Цукуба хотын хонд олон улсын хэлтс дээр ингээд харьяалагдаад тэгээд бас ингээд Монголын талаар сурчлал явж исэн. Тэгэл нэг цаанаасаа заавал Монголын талаар ингээд яриад яваад ах ёстой юм шиг явсаар агаад тэгээ бүр сүулдэ одоо тэр нь ажил болоод тэгээ одоо баг ингээд одоо бол баг өдөр болгон шахуу баг Монголыг танилцуулж одоо энд ингээд ирдэг зочдын одоо 100-аас ч юм уу те ингээд хувьлаад бодох юм бол монголчууд нь ерөнхийдөө хэмжээтэй ирдэг. Японочууд нь болохоор хэрэг ирдэг вэ? Харьцуулах юм бол за нэг юу юм болоо 60-40 ч юм уу
30 ч юм уу тийм. Япончууд нь арай их их юм байгаа. Яг юу л да Япончууд маань нөгөө захиалга өгөх системээ аягүй сайн мэддэг болохоор шууд ингээд нөгөө өөрсдөө онлайнаар захиалга өгөөд ингээд явчихдаг. Монголчууд маань болохоор яг нэг орж ирэхээр нөгөө группээр аягүй найзуудаараа хамт олноороо ингээд бөөндөө нэг орж ирдэг тийм. Япончууд нь яг нөгөө гэр бүл ч юм уу эсвэл яг ингээд хоёр хосоороо ч юм кемпэд их явдаг тийм ээ. Тэгээ нөгөө тогтмол яг орж ирдгүүд нь бол Япончууд байгаа. Манайхан болохоор яг гинт нөгөө мэдээж байгаа нь тулгардаг ч юм уу тий. Тэгээд бас ингээд нөгөө нэг жоох хэцүү юм нөгөө хамт олноороо гинт олуулаа ингээд орж ирмээр байдаг. Манайх ч бас нэг тийм нэг олон гэр бас биш байгаа. Одоо 6 гэртэй үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгээ яагаад бид нар одоо ихтэй ингээд олуулаа очмоор байна гэл яг нөгөө хагасд заангууд тэнд нөгөө онлайнаар захиалгууд ороод ирсэн ганц хоёр гэл тий. Тэнгүүд нөгөө бүгдийг хамруулж авч чадахгүй ч гэдэг юм уу. Тиймэрхүү асуудал байдаг. Тийм. Тэгэхээр би нөгөө монголчуудаа гэдэг байхгүй та нар бөөнөрөө олуулаа тэгээд нөгөө бүтнээр нь ингээд кашкери хийх юм бол эртхэн хэлээрээ ядаж нэг сарын өмнө хэлчих юм бол би ингээд өдрөө ингээд зохицуулаад яачи гэдэг. Тэгэхээр нөгөө айгүйх нөгөө манайхан тулгаад гэдэг болохоор яалтчгүй тэнд нь ингээд нэг 2 3 4 гэрчний 2 3 гэрчний ингээд японочд захиалсан таардаг учраас тэдрээгээ тэгээ уучлаарай гэж явуулаад байдаг. Тэгэхээр одоо монголчууд болон одоо японочдын кемпийн яг соёл гэх юм уу. Ер нь хэр ялгаатай. Надад яг ингээд хайлтдаг жоохон баримжаа байна л та. Би бас өөр Японд ингээд японочдтай монголчуудтайгаа ч аюул кемпээр явдаг ялгаа маш их байдаг. Тэнгүүт тэнд ингээд монголчууд одоо ингээд ирсэн ингээд гэрт ч юм уу талтан ч юм уу хажууд болохоор нь японочууд ингээд кемпэд ингээд бас гэрт орсон байгаа. Тэн дээр ер нь ямархуу сонирхолтой зүйлс гарч ийнэ. Ерөнхийдөө юу ялж байна? Тий. Япончууд нь бол угаасаа л ойлгомжтой ирээл нөгөө хоолоо идэл усандаа ороод тэгэл юм амаагаа цэвэрлээл гэл ингээл нэг 40 сар байгаа тэгэл нэг 10 гэхэд ихэнх нь ингээд усан тий унтах нормал юундаа ордог ингээд намуугандоо байдаг. Өөж ицсэн ч нэг чимээг өхөн тэрүүгэн тэмдээл тэгээ байгаад байдаг. Тийм онцлогтой байгаа даа. Яг хөө мэдээж нөгөө зөвхөн гэр бүлийн хүрээд жижигхэн нэг хүрээнд явдаг болохоор ч бас тийм байж магадгүй тий. Манай монголчууд ч эд нөгөө гоё яг 10 цаг ч тийм яг тийм дуудаг гоё яг ойлоо. Би тэрийг бас тэгээ ойлгоод байгаа байхгүй. Бас нэг монгол хүмүүс болохоор ч уулзах бид нар ч нэг их тэгэж уулзаалдаа байхгүй цаг зав гаргаад за баг хэдэн сарда нэг удаа цуглаж байгаа юм чи ингээд уулзмаар ярмаар ингээд байгаа даруймаар байгаа тийм тэрийг ойлгоод байгаа тийм болохоор ер нь жоохон хэцүү үед бол тэгэл яаж байгаа зохицуулаад кафе маань уул нь бол 8 цаг хүртэл ажилладаг юм том гэр маань ч гэсэн тэнгуут нь за яаж байгаа тийм кафе руу ороод уугаад идчих ингэдэг та гэл ингээд яаж яг тухайн үед нь ингээд зохицуулаад явна л да тийм. Тэгэхээр ер нь бол тэр юуг бол ялгаа одоо байгаа ч гэсэн одоо юу гэх юм нөгөө монголчуудыг бас чимээгүй бай гэдэг ах хэцүү. Тийм японочдод болохоор баг ингээд эн чин дүрмжтэй гэсэн маягтай байгаа болохоор яадаг эдэр чин монголчууд гээд ахаар хэцүү. Тэгээ ер нь жоохон хэцүү байдлын хажууд ингээд за яаж байгаа л нөгөө монголчууд таараад тийм. Тэгэл нөгөө японочдоос нуушлалт байгаа л монголчуудаа бол за та ингээрээ тэгэрээ бас хайрлцуулаад тийм. Тэгээ ер нь аль болохоор эвтэйхэн аль алийнх нь өсөлтөнд тааруулаад зохицуулахыг хичээдэг. Тэгээ болж өгвөл монголчууд бол монголчууд дангаараа байх юм бол уул нь бол манайд бол чөлөөтэй. Сүүлд ирсэн залуус тэгсэн шүү дээ тий. Бид нар ингээ аягүй их кемп явъя гэхэлэр аягүй их дүрм журамтай. Тэгэлээрээ тэгж болохгүй ингэж болохгүй дууж гаргаж болохгүй юм тийм энэ залуустай гоё юм аа л тэгээд. Тэгэхээр яг тийм бас нэг орчин үсгч чинь бас нэг зорилго адилхан монгол хүмүүс тий. Бас юм ингээл бүх тэгж болохгүй ингэж болохгүй гэдэг байхаар. Тэгэхээр бас нэг газар ч гэсэн ирээд чөлөөтэй дураараа сайхан байгаасаа л гэж. Гэхдээ тэр нь бол мэдээж нөгөө бусад зочтой хүнлээ тий. Яг өөрсдийнхөө хүрээлэлээр бол дангаар нь кашкери авчих юм бол аяг болох хамаагүй л гэж. Одоо японочд ингээд илүү их түлхүү ирд юм байна. Тэнгүүт энүүгээр ингээд дамжуулаад одоо Монголыг одоо таниулах ч юм уу. Энийг дагаад японочд ингэж ирж байна гэдг нь болохоор Монгол ямар нэгэн сонирхолтой байгаад байна тийм ээ. Тэгэхээр тэрийг дагаад ер нь юуг ингэж сонирхож их ирд юм байна. Тэгээ тэр хүмүүстэй одоо чинь ингээд дээлүүд байсан ахвал бүгд ингээд байна. Тэгээ эдрийг одоо японочд ингээд өөрсдийнхөө амралтанд яг очих юм бол Никатач минь үндэсний юм өмсөд ингээд кемптэй ингээд явдаг. Эдрийг болохоор одоо жишээ нь ингээд түрээслээд явуулт юм уу эсвэл яг ямар хуу юм байдаг. Яг японочдод ер нь Монголыг ер нь яаж таниулаад Монгол соёл шүү гэдэг. Тийм. Яг нөгөө грампинг гэдэг стил чи угаасаа нөгөө Японд манай Монголд бол аль хэдийн бүр үндсээ ургалсан. Бидэрт бол гараал
юугаач авахгүй явал гэр хотелд очиж монголчуудын хувьд бол энгийн л нэг байдаг. Японочдын хувьд бол энэ нэг стил бол дөнгөж коронагийн үеэр их болсон. Тэгээд нэг гинт амар ихсээд тэгээд одоо бол нөгөө бүүм ингээ бууж байгаа. Тэгээд яг тэр дунд одоо хүмүүс юу гэхлээр нэг японочууд ч жоохон нэг өөр юм бас шинэлэг зөвхөн амархын хажуугаар бас нэг нөгөө качкан гэдэг нь шүү дээ. Нэг өөр үнцэнтэй мэдэрмээр байна гэл тиймэрхүү агуулгаараа бас нэг өөр юм хайсан хүмүүс манайх өөр сонирхож тэгээд Монгол гэж юм байт юм уу бүх ямар сони ингээл зарим нь бол ингээд манайд ирээд бүр гайхаад бүр ингээд нөгөө харсан үзсэн бүх юм нөгөө бүр сонин шин байдаг болохоор бүр ингээд гайхаад бүр ямар сони ингээл нэг хүн бүр гайхаад бүр хизээч бүр монголч гэж мэддэггүй байсан. Тэгээд ямар сони юм бэ? Бүр ийм ус ингээд дэлхийд ингээд байгаад байдаг гэдгийг хүртэл би бүр мэдэхгүй явж ирсэн да бүр шок тэгээд тэгж байгаа юм чинь. Тэгэхээр ер нь бол тэр ч гэсэн тэр л бол бидний зорилго тий одоо Монгол гэж мэддэггүй сайн мэддэггүй хүмүүс Монголын талаар ийм байна. Сонирхолтой дуртай болгох тий. Тэгээ дан язарч тэдэр чинь үзэж хараад Монгол руу очиж үзэх сэтэл нь болвол бас тий гол зорилго. Одоо ингээд Монгол одоо тэр Монгол хүний ажилуулдаг Монголын ингэ соёлыг дэлгэрүүлж байгаа учраас Японочууд биш одоо юу гэдэг монголчууд руугаа чиглэсэн ямар нэгэн тийм онцгой ямар нэгэн эрх ч юм уу урамшуулч юм ямар нэгэн тийм зүйл байдаг. Одоо үндэсний баяр наадам гэхээр Японочуудад бол тэр ерөөсөө одоо хамаарлаггүй шүү дээ. Цагаан самар байхгүй. Тэнгүүт яг юм монголчууд эсвэл арга хэмжээтэй үед иймэрхүү зүйлүүд байдаг. Эсвэл арга хэмжээч гэдэг юм уу. Тиймэрхүү ямар нэгэн зүйл байгаа юу? Тий бид нар ч юу яадаг шүү дээ. Цагаан сараа бол бяцхан энэ жилээс тэмдэглээд эхэлж байгаа. Тэгээд ивентүүд ер нь бол монголчуудад зориулж ивентүүд бол их төлөвлөдөг. Тэгээд тэр нэгэ бас бид нар бас нөгөө сэндэ ихтэй жоохон муу байна гэдэг дээ. Тий юу яаж мэдээд байгаа тий. Одоо жишээхэд бид нар яг монголчуудад зориулж яаж ямар сүлд ивент хийж яах гэхээр одоо түрүүний цагаан сар наадмыг бол цагаан сарыг ялангуяа бид нар эдэ будаа энэ чинь ингээд том гэртээ засгаа тавьчих. Тэгээ та нар бол зүгээр найс нөхдөөгөө хамтдаа ирээ. Зүгээр одоо нөгөө нэг ганцаараа нэг оюутан ингээд ширэмээрээ засаал ингээд суух хэцүү шүү дээ. Тэгэхээр яг найзуудтайгаа тохироод манай дээр уулзаад тэгээд ширэмээрээ засалд бол бид нар ингээд чөлөөтэй хэрэгжилж болно гэд. Тэгээд яг буузаа захиалж идэл. Тэгээд яг энэ чинь ингээд хэрэглээ гэсэн маягтай манай энийг одоо кайжод хоштой одоо хэрэглээ гэсэн маягтай байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ жил цагаан сараа тэгж хийж үзсэн. Айгүй хүмүүс талархаж ирсэн. Нэр энэ чинь айгүй зүгээр юм байна. Тэгээд зүгээр нөгөө гэр бүлэрээ бас нөгөө нэг танил майл байхгүй гарах газар байхгүй гэсэн хүмүүс ингээ наашаа өдөрж байгаа байхгүй. Тэнгүүдээ нөгөө энэ ч нэрээ танилцаа тэгсэн чинь зарим нь бүр хөрш байж таараад. Нэг тиймэрхүү тий. Тэгээд өшөө хагас өдөр болохоор юу яаж байгаа төмс болцгаая гэдэг ивент гэр бүлийнхэн зориулаад бид нар нэг хүүхэд байхдаа унсан төмс болдог байсан шүү дээ. Тэгэж хүүхдүүдтэйгээ хамт иддэг тийм ивент борцгоос эхнэрүүдийн бүсгүйчүүд ирээд бид нар бол ингээ 100 муухай борцог хийх орчныг бүрдүүлээд өгнө. Өөрөө материалаа авцаад өөрөө нөгөө гэрийнхаа материал авцаад одоо нөгөө гэртээ гадаа уулзуулаад хаа 100хан дээр яг хийх юм бол бид нар бол 100-аа ингээл зүгээр нөгөө үе сайхан хэрэглүүл чинь өөрсдөө чөлөөтэй ирээд хэрэглэе гэсэн маягтай тийм ивентүүд зохион байгуулж байгаа. Гоё сонсогдож байна. Японочдод ингээд ном сум, шагаан харвай, үндэсний соёлоодыг ингээд бүгдийг ингээд танилцуулж байгаа бол надад үнэхээр гоё санагдсан. Энийгээ дагаад бас Монгол руу хүмүүс бас их ирээсэй гэж хүсэж байна тий. Тэгээд энэ бол яг нөгөө Монгол руу чиглэсэн одоо Монголыг танилж байгаа сурчлагаа. Тэгээд Go Mongolia та ямар нэгэн бүртгэлтэй ч юм уу хамаарал байдаг үү? Үгүй одоохондоо би бас Монгол руугаа чиглэсэн юм да сайн. Тэгээ эндээ л одоо ерөөсөө нөгөө safe байдгүй л байна. Монгол руугаа яг нэг харилцаа холбоо ерөнхийдөө жоохон муутай байгаад байгаа. Ер нь бол манайхаас манай дээр ирж үзчихэд Монгол явсан хүмүүс бол нэлээд байгаа. Тэгээд манай дээр ч гэсэн айгүйх нөгөө Тояваас юу гэдэг вэ одоо тийм танилцуулаач тийм байна уу гэд ирдэг. Тэгээ бид нар одоо Мятийнхан биднэрт брошюр өдрөө явуулаад Мятийнхан яг ямар ч байсан одоо ингээ айгүйх нислэгийн асуудал ихлээд асуудаг байхгүй. Шууд нислэг байдаг юм уу яа гэдэг юм тий. Ер нь бол тэгээд эндээсээ бүрэн Монголын талаар мэдээлэл аваад явдаг байвал илүү хэцүү байгаа учраас ирээдүйд тэр чиглэлээр бас айгүйх мэдээлэл цуглуулж өгье гэж бодоод байгаа. Одоо тэг ингээд дүгнэхэд яг ингээл миний бодлоо орчих юм ингээл би ингээл харангуут
яг ингээ Монголыг таниулж байгаа, Монголоос сурчилж байгаа газрууд бол яг юм хувийн хөвшлүүд л яг үнэхээр хичээгээд яваад байгаа юм шиг надад амар харагддаг. Тэгэл тэнгууд яг улсын яг хийж байгаа тэр зүйлүүд гэхээс илүү улс яг үнэхээр ингээ хичээж байгаа юм их газруудаа өөртөө яг олж хараад тэ ямар нэгэн байдлаар дэмжлэг үзүүлдэг ч юм уу. Яаж ингээ өөр бүр энийг нэг өргөжүүлж болох уу, тусалцаа юу вэ гэж явбал илүү зүгээр юм шиг надад санагдаад байдаг. Нөгөө хүмүүс ингээл энэ тэнд ингээд хувийн хвшлүүд дээр ингээд өөрсдөө ингээд хичээж байгаа Монголыг таньж Монголаа хичгээмсэн гэсэн хүмүүс амар их таалагдаад байдаг. Тэгээд тухайн хүмүүст ингээд улам ингээд Монголыг танилж сурчлах нь хэрэгтэй ингээд туслалцааг нь улсаас олгочвол бүр л гоё санагдаад байдаг. Аа. Миний хувьд. Тэгээд энэ ном чи ингээд амар их ингээд Монгол номнуудыг Япон хэл рүү хөрвүүлсэн, орчуулсан. Тэгээд энэ номнууд ингээд айгүй их сонирхолтой. Япончууд бас ингээд үздэг. Тэгээд 10 жилүүдэд бас тараагддаг номнууд гэдэг жаа. Тэгээд энэний талаар та товчгоо нэг хэл танилцуулж шүү дээ. Ямар хуу номнууд? Манай дээр ч бас нөгөө гэр бүлийн хүмүүс айгүй хүүхдүүдтэйгээ Япончууд бас нөгөө хүүхдүүдтэй бас юм Монголын өөр соёл моёл те өөр гадны соёл моёлын хүүхдүүдтэй бас суралцаасаа гэж боддог. Ер нь бололтой айгүй их дагуулж ирээл бүх энэ ингэж штэ энэ ингэж штэ гэл өөртөө бас яхаас илүү хүүхдүүдтэйгээ ингээл яагаад гэдэг байхгүй юу. Тэгээд бас хажуугаар нь бид нар хүүхдүүдтэй хүмүүс зориулаад ингээд номны конор гаргаад энэ номны конор дээр яагаад нөгөө манай энэ Японд үйл ажиллагаа явуулдаг Ганбаатар Балармаа гэдэг хоёр зураач энэ үлгэр яг Монгол үлгэрүүд ахгүй дандаа энэ Монгол үлгэрүүдээс сэтгүүлээд ингээд гоё үлгэрүү зохиоцсон. Тэгээд яг энэ Балармаа зураач маань өөрөө ингээд гоё яг Монгол зургаар ингээд зурцсан аюу гой номнууд байгаа. Тэгээ энэ хоёрын номнуудыг ингээд тавиад тэр хоёр маань ч гэсэн бид нарт аюу гой номнууд илгээсэн. Тэгээ энэ номнуудаа ингээд хүүхдүүдтэй ингээд шүн унтахт нь уншуулаарай гэдэг ингээд өгдөг байхгүй юу? Тийм тэгээд хүмүүс маань авч яваад гэрлөгөө ороод хүүхдүүдтэй уншуулаа. Тийм. Тэгээд үлгэрүүдийг тийм ингээд бас ингээд танилцуулаад одоо ерөнхийдөө бас л ингээд нөгөө Монголд энэ Японд үйл ажиллагаа явуулж байгаа манай энэ хоёр зураач байгаа. Гэр бүл зураач үнэхээр гайхалтай зураач байгаа. Тийм тэгээ энэ маань бас бидний бас л соёлын бас нэг хэсэг тийм тэгээд чинь гоё үлгэр яг л Японд бичигдсэн. Тийм Япон хэлээр бичигдсэн. Зургуудын бүр ингээд шинжилээд өөрсдөө ингээд зураад амар тийм Япон хүнд ингээд Япон соёлоор нэг гэж ойлгох тийм одоо энэ хараа айгүй гоё ингээд тий ингээд өрөнгөт яг яалтчгүй эндээс манай соёлыг ерөнхийдөө харж болох юм байна гэдэг юу гардаг тий. Тэгээ энэ широйс нөгөө цуутын цагаач энийг болохоор нөгөө энэ юу юм ингээл энийг ангуут нэг хариуллаа. За ингээд тайлбар энэ түүхтэй түүхийн яриа тий. Тэгээд ер нь бол ингээл энэчнээ байхаар нөгөө Японч үзчихээс та бүр ингээл зүс бүр ширхэг болгоныг асуугаад айгүй их яриад л шүү дээ. Яг иймэрхүү чиглэлээр хүмүүс ингээд камп нээх ч юм уу одоо Японд ерөнхийдөө тэр чиглэлээр бас ихсээд байна л да хүмүүс одоо Фужи бол энэ тийшээ ч юм уу ингээд камп биш юм а гэхэд одоо гест хаус ч юм тийм нэг гэр авцсан тэгээд худалдаад авцсан тэгээд тэрийг ингээд аялагч ч юм уу монголчууд ингээд түрээсэлдэг тэгээд эрхийн авцсан ч юм уу. Тиймэрхүү хүмүүс айгүйх одоо энэ монголчууд ерөнхийдөө энэ салбарлаар ингээд орж ирж байна л та. Тэгээд та ингээд танаас ингээд хараад зөвлөхөд одоо яг өнөөгийн байдалд хүрэхэд энэ газарт хэдэн жилийн хугацаа зарцуулагдсан. Тэгээд ерөнхийдөө шинээр орж ирж байгаа хүмүүст ч юм уу те ерөнхийдөө тийм байдаг би тэгж боддог ч юм уу зөвлөхөө товчхон зөвлөхөө гэвэл танд юу боддог? Яг нөгөө би бол бас адилхан тийм бодолтой байсан байхгүй нөө манай нөхөр төр чинь зөвөр гэрээ авцраал газар ногоон чинь гэрээ авцраал тавиал тэгэл болчихно гэж ерөнхийдөө нөгөө төсөөлж байгаа штэ тий. Гэхдээ яг өндөө бол яг юм хийхэд бол тийм байдгүй юм билээ. Тэгээд жишээлбэл бид хоёр ч одоо анх энэ газраа 2007 он хавцаа авсан санагдаад байна л да. 12-3 онд ч үлээд авсан гэж байна нэрээ. Тэгээд тэр хугацаанд эн чинь ерөөсөө оймод байсан байхгүй. Тэгээд оймодоо бид нар чинь одоо яалтай байлээ гэж байж байгаа. Тэр чинь бүгдийн модын буулгана гэдэг чинь Японд ч асар их нөгөө газар шоны асар ажил бол айгүй өндөр төлбөр өндөр гарна. Тийм. Тэгээд манай нөхөр ер нь бол өөрөө ингээд цаг заваар хагас бүтээс өдөртөө өөрөө ирээд ингээд багаар унагсаар байгаа тий. Багаар унгаал ингэж явсаар байгаа. Ерөнхийдөө ингээд нэг жоохон солируулаад явсан ч гэдэг юм ингээд энэ нөгөө ажил маань ерөнхийдөө битээр авчаад шууд барыг гэдэг чийгөө тэгэл юм алсуурал 10 жилийн хугацаа. Тий, тэгэл ер нь бол тий одоо санхугаа яаж шийдэх үү, тэгээ ингэхүү, яах үү, ийх үү гэл ингэж явсаар гал ерөнхийдөө ингээд өдөг ирсэн болохоор яг ингээд хий гэж нөгөө газраа ер нь бэлтжээ. За ерөнхийдөө ингээд юмнууд маань шийдэгчээд яг хийлээ гэдэл 3 жил зарцуулсан. Тэг яг одоо үндсэндээ энэ байшин одоо кандидатгаа байрж мараад энэ газар шавны ажил руугаа ороод байхад бол яг 3 жил зарцуулсан.
Тэр ер нь бол нэг жилийн ч асуудал бас биш. 2 жилийн ч асуудал биш. Ер нь ингэж болоо нэлээд төлөвлөлт ихтэй, нэлээд цаг хугацаа орно гэсэн. Тэгэхээр нэлээд төвчөртэй өгөн л яах вэ? Тий. Тууштай байж л яах вэ? Тэрнийхээ төлөө өндөрлж байгаа. Тий. Тэгвэл бас ер нь бол шантрах юм болсон дөө. Тууштай байгаарай гэж та бүхэндээ зөвлөж байна. За тэгээд өнөөдөр хүрэлцээрээ одоо энэ газартай танилцаад маш гоё цагийг өнгөрөөж гоё амарлаа, маш гоё амарлаа, агаар нь гоё, байгальтай бит юм. Яг Монголд байгаа юм шиг. Тэгээ орой болохоор ингээд тэнгэр нэг юм гоё болцсон. Тэгээд ингээд гоё цагийг өнгөрөөж танилцаж үзлээ. Тэгээд таны цаашдын одоо ажил чинь өндрөөс өндөр амжилт хүсье. Баярлалаа. Чиний ажил ч гэсэн амжилт хүсье. Тийм гоё бас сувг мөг нэгээ тий. Тийм зөндөө хүмүүс чамайг үзэж бас зөндөө олон дагагчтай юм билээ. Өшөө олон дагагчтай болоо. Өшөө олон мэдээлэл хүмүүст хүргэж байгаарай. За хичээх болно. Баярлалаа. За баярлалаа.